Сайн байна уу? Багш бүхэн уран илтгэгч сэдвт 2 дугаар бүлэгт тавтай морилно. Хичээл номер 1 бүлгийн танилцуулга. Бид 1-р бүлгээ дуусгаад дараагийн бүлэг рүү шилжиж байна. Энэ бүлгийг судалснаар олонний өмнө илтгэл тавихад анхаарал зохих мэдлгүүдийг эзэмших болно. Суралцагчид сонирхолтой, ойлгомжтой хичээл заахад багшийн болоод орчны олон зүйл нөлөөлдөгч энэхүү сэдв зөвхөн багшийн уран илтгэх чадвар, түүний сургалтын чанарт хэрхэн нөлөөлөх талаар авч үзнэ. Таныг энэ бүлгээс өөрт хэрэгтэй зүйлсийг мэдэж авна гэдэгт би итгэлтэй байна. Багшийн мэргэжил бусдаас ялгарх өөрийн гэсэн онцлогтой. Багш хүн бусдад мэдээллийг түгээж мэдлэгийг дамжуулж байдаг. Энэ утгаараа багш бол гүүрийн үрийг гүйцэтгэдэг. Тэрхүү гүүрээр дамжин суралцагч шаардлагатай эрдмийн учигт хүрч байдаг. Багш суралцагчдынхаа өмнө зогсож аливаа зүйлийг тайлбарладаг. Энэ утгаараа багш хүн бол илтгэгч юм. Сайн багш байхын нэг чухал хүчин зүйл нь уран илтгэгч байх явдал юм. Балчир оюуныг нэгдүүлж, нүд оруулсан шидтэн, бартаат замыг таниулж, гэгээ харуулсан ачтан хэмээн шарвын сүрэн жавгаан багш найраглалд сурган хүмүүжүүлэгч хүнийг магтсан байдаг. Багш хүн өөрийн үг, үйл хөдлөлөөрөө бусдын анхаарлыг татаж байдгаараа эгээл жүжигчний мэргэжилтэй энэ тэнцвхийц. Мөн хэлэх үгэндээ анхаарахаас гадна хувцаслалт, бие авч явах гэд гой зүйн болон ёс зүйн өндөр мэдлэгтэй байх нь чухал юм. Суралцагч нь таныг алхам тутам данзаарч үлгэр дуурайлыг авч байдаг. Сайн багш байхын тулд өндөр мэдлэгтэй байхаас гадна суралцагчаа хичээлдээ татан оролцуулж сонирхлыг нь өдөөх төвшөнд уран ярьдаг байх нь чухал. Багшийн хичээлээ зааж буй хэлбэр ярианаас нь хамаарат ангийн ерөнхий уур амьсгал нэг бол уйтгартай эсвэл сонирхолтой байдал руу өөрчлөгдөж байдаг. Зарим багшийн хичээлдэр суралцагчид нь унтах, цонх ширтэх, хоорондоо ярьж хичээлийг анхаарахгүй байх зэрэг сөрөг үйлдэлүүд илэрдэг. Энэ нь тэдний сонирхлыг татгуйцаар ярьж, сонсогчоо удирдах чадахгүй байгаагийн шинж юм. Харин эсвэргээрээ зарим багшийн хичээлдэр суралцагчид нь шин зүйлийг сурч, хичээлийн сэдвэр хилцүүлэг өрнүүлж, анхааралтай чагнаж, тэдний нүдэн хүртэл гэрэлтэж байдаг. Энэ нь тухайн багш хичээлээ уран илтгэж, суралцагч түүнээс шин зүйлийг ойлгон авсандаа баяртай байгаагийн шинж. Багш хүн өөрийн гэсэн илтгэх чадварыг байнга хөгжүүлж байх шаардлагатай байдаг. Уран илтгэх чадвартай хүн нэг танхимд хэдэн мянгаар нь хүмүүсээс цуглуулж яриа хийдэг. Түүний ярихыг сонсох гэж хүмүүс мөнгө төлдөг. Түүний лекцээс хүмүүс дор бүрнээл шин санаа, эрч хүч, хүсэл тэмүүлэл авч гарч ирдэг. Өөрөөр хэлбэл үгийн хүч агуу юм. Илтгэл үнэмшилтэй, сонирхолтой яриаг өрнүүлэх нь сонсож байгаа хүндээ маш ихээр нөлөөлж, түүнийг дараагийн сайн зүйл рүү чиглүүлж яадаг. Иймээс багштай хичээлийнхаа цагийн туршид өөрийгөө уран илтгэгч хэмээн бат итгэж, сонсогч нар руугаа зоригтой харан баяр баясгалантайгаар хичээлээ заана. Чанартай, соёлтой яриаг сурагчтайгаа өрнүүлээрэй. Энэ бүлгээр уран илтгэхэд шаардлагатай анхан шатны мэдлэгийг бид танд өгөх болно. Өөрөөр хэлбэл мэдвэл зохих үндсэн ойлголтууд, биеийн хэл ба хувцаслалт, дуу хоолой ба харц гэсэн үндсэн сэдвүүдийг хамаарна. За ингээд энэ бүлэгт уран сайхан илтгэж сурахын тулд ямар ойлголтуудыг мэдэж байх талаар хамтдаа сурцгаая.